За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхд хамгааллын хөтөлбөр нь бол Монгол улс хүүхд хамгааллын тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхд хамгааллын хөтөлбөрийн хувьд бол хүүхд хамгааллын тогтолцоог төлөвшүүлнэ гэхээр одоо энэ тогтолцооны чухал элементүүдийг хөгжүүлэх чиглэлээр бол ажиллаж байгаа. Үүнд эрхцэн орчныг сайжруулах, хүүхд хамгааллын үйлчилгээнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэх, хүүхд хамгааллын одоо үйлчлэгээ шаардлагатай хүүхдэд үйлчлэгийг мэргэжлийн түвшинд үзүүлэх төр чадварыг бэхжүүлэх гэх мэтлэнгээр бол одоо ажлуудыг хийдгээ. Яагаад энэ нүүбийн өвтөн сангийн хувьд нийгмийн ажил чухал вэ гэхлээр энэ хүүхд хамгааллын үйлчлэгийг авч байгаа одоо үзүүлж байгаа гол хүмүүс маань олон салбарын нийгмийн ажилтнууд байгаа. Энэ бол зөвхөн хүүхд хамгааллын салбарын нийгмийн ажилтнууд биш, бус одоо өөр боловсролын эрүүл мэндийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэдэг нийгмийн ажилтнууд оролцдог. Тэгээд үйлчилгээ бол тасралтгүй мэргэжлийн төвшөнд одоо чанартай эхэлсэн бол одоо хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах, амьдралын чанарыг сайжруулах төвшөнд үзүүлэх ёстой. Тэгээд энэнийг одоо үзүүлж байгаа гол мэргэжлэнүүд маань одоо мэргэжлийн байх энэ шаардлагын үүднээс бол хүүхдийн сан нийгмийн ажлын тухай хуулийг 2017 оноос эхлээд одоо оролцогч талуудтайгаа буюу засгийн газрын одоо холбогдох байгууллагатай, ихтэй сургуулиудтай, мэргэжлийн холбоотой, иргэний нийгмийн байгууллагатайгаа ингээд хамтраад одоо боловсруулад явж байгаа. Тэгээд нийгмийн ажлыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд бол энэ хууль бол их хувь нэмэр оруулах бах. Үйлчилгээг чанартай үзүүлэх эргээ цаана хариуцлагын асуудал байгаа. Тийм учраас бол нийгмийн ажлыг одоо үйлчлэг үзүүлдэг энэ хүмүүс маань лицензтэй байх, мэргэжлийн удирдагч буюу супервайзертай байх, энэ үйлчлэгийг үзүүлж байгаа байгууллагууд магадлан итгэмжлэгдэх, улмаар бол энэ одоо нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа энэ нийгмийн хамгааллын асуудлуудыг бас тодорхой хэмжээнд энэ одоо хууль шийдвэрлэх байх гэж бодож байгаа. Тийм учраас бол нүүбийн өвгтийн сан энэ нийгмийн ажлыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай ажилладаг. Монгол улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.